Хамттан ялах итгэлийн зарчим номондоо би зовлонгийн талаар бусдын сэтгэлийг амархан шархлуулдаг хүн бусдаас амархан шарх авдаг гэж бичсэн. Ээж аав, багш эсвэл бидний хамгийн ойр дотны хүний хэлсэн нэг үг насан туршдаа мартахааргүй сэтгэлийн шарх болж үлдэх тохиолдол бий. Ийм шарх ихэвчлэн харилцаж байгаа хүнийхээ гутранг үг ярианаас үүсдэг. Өөдрөг үг яриач хандлагад нөлөөлдөг. Хайртай багш юм уу, ахмад хүний магтаж хэлсэн хідэн үг хэн нэгний амьдралыг өөрчилсөн жишээ тоолж барамгүй олон байдаг. Миний танил Чарлиг 18 настайдаа цаашдаа юу хийхээ мэдэхгүй бодолж явахад нь нэгэн өдөр эгчин түүнд чи хоол хийхдээ туйлын авьяастай юм шиг санагддаг. Амтлах мэдрэмж чинь маш сайн гэж хэлжээ. Энэ үгийг сонсохоос өмнө тэр өөрийгөө огт тэгж боддоггүй байжээ. Эгчийнх нь хэлсэн энэ үг Чарлиг хоол хийж хоолны газар ажилуулах талаар 10 жилийн турш суралцаж нийгмийн амьдралаа тогоочоор эхлэхэд хүргэсэн юм. Хандлагын хүч номноос.